Сайн байна уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийн хичээл дээр Excel-ээр хэрхэн мөрүүдийг дугаарлах вэ гэдэг хоёр энгийн аргыг зааж өгье. Эхний арга нь гэхэд 1, 2 гэж дугаарлаад өг. Энэ хоёроо сонгосны дараагаар баруун доод бүлэн дөрвөлжин ногоон дүрсагаа үүн дээр курсороо явуулчихаар нэмэх тэмдэг болж байна. Энийг доош чигээр дугаарлаж болно гэсэн үг. Хоёрт арга нь эхний дугаарлалтаа бичээд энэ нүдийгээ сонгоод өгөхөөр Home засны Editing дотор Fill гэсэн хэсэг байна. Энэ дээр дараад Series гэдгийг сонгоод энэ rows буюу мөрөөрөө дугаарлах уу, эсвэл columns буюу багнаар дугаарлах уу гэдгийг сонгож өгнө. Энэ дээр эхлэх дугаарлалтаа хийгээд энэ дээр төгсгөө хийнэ гэсэн. Жишээ нь 20 гэдэг чинь. Гингод мөрүүдэд амар харгаад дугаарлаж болох нэ.